Үзэгч та хизээ нэгэн цагт хөдөлгүүгээр аялал хийхээр шийдэж байсан уу? Ямар ч аяллаа компани хөдөлгүүгээр өөрсдөө бүхнийг шийдэж, бас бодилж, төөрч, гацаанд орж, гадал явдлыг амсах таатаа биш гэж юу? Амьдрал бол аялал. Ахиж одохгүй тусамж билээ. Хонжо хотын өглөө. Том хонжогийн өглөө. Эдгээр хүн өглөөнөөсөө цайд гарах гал байж биш. Тийм байна. Уг. Сассан хоошинчтэй хэлж байна. Нэг хүн компанийн ажилчид нь бүрэн гүйцэтгэх хэрэггүй юм шүү. Бүрэн гүйцэтгэх хэрэггүй юм шүү. Яг хүн. Тэг ингээл тавьчихад болчих байсан бил шүү. Энд тий? Тий. Нээсэн. Юу авсан уу? Карта. Их гоё цэвэрхэн аятайхан бодлоо шүү. Өндөг кофе нүүдэл байгаа мэн. Why do people put the cereal and then milk? Bro! Fruit Loops just did this or the... No. Apple Jacks was this way. It's Fruit Loops, okay. That's right. Apple Jacks. Just get all the... All of these ones and then just like... Put that in the cereal and stuff. Now I'm having Apple Jacks. It's better than... This is better than Beijing. Then Beijing, the cook. Санд юм байна. Өглөөний цайнд гом байж идэг. Нэс гадна өөртөө өглөөний цайнд Өөрсдөө хийж идэх юм байна. өндөр шараа. Тийм ээ. Хүн хүний сонирхол өөр юм даа тий. Цэцээ бихээ хоёрт нэг иддэг нэг юм байгаа байхгүй. Иддэг өглөөний цайнд тэгэн гол энэ хоёр тэгнэ. Хөхөтийнхос гоё юм байна тий гэнэ. Аавд нь бол хөхөтийнхос мяал. Хөхөтих ч өглөө хөргөн юм олон төрлийн хоол байсан шүү дээ. Бүхий хоол тий. Яг нь тэнд бол манай хоёрын идэх юм ховор байсан л да. Яг нэг гоё амталсан байцаа байсан. Тэр нэг нь бол тасгай байсан шүү дээ. Хоёр ч нэг байцаа иддэг болохоор. Ингээд нэг гоё өглөөний цай. Өөрсдөө бэлдээд ингээд суунд байсан. Хаустоо шатдаг юм. Өндөр өөрсдөө ингээд шаачдаг юм байна. Тэр сендер фаано итгэр бас самд. Манай хоёрт бол гоё байлаа та. Зэник кофе. Фана. Хоёроо хоёлоо. Disney Plus, Apple TV, Netflix, YouTube, Watcha TV Inc. Bärmen. Мэдэн нэг усаар ингэж байна. За дахиад. Аа нэг энэ зэрэг дээр наймаар хөвчдөг байна. Тэрс асуудал руу хүрдэг ганц алиан. Нэг зүгээрс асуудалгүй авдаг ганц алиан юм байна. Тэр. За гоё өрөөгөө цэвэрлжиж гаргана өрөөгөө. Одоо хондоо жоохон муухай нэг гаргачих.
Хөдчгүй аялал влогийн хамтран ажиллагч ивент тэтгэгчээр Vitamin House. Анхаар action. Аманда битээ тийм арга сараа нэгэд л та. Яг жинхнээсээ зүг харах. Яг наач яг арга сараа нэгэд байгаа ч мэддээд шүү дээ. And action. Авжаун. Өөрөмөө. Өөр байхгүй. Энийг чинь одоо өнөөдөр 2 камераар ажиллана. Нэг камер нь энд байнга ажиллаж байна. За өнөөдөр Том Конжо хотод ирсэн хамгийн Чөтөр 8 дахь өдөр гэж худлаа хэлсэн байлээ. Чөтөр шин 7 дахь өдөр ирсэн. Өнөөдөр харин яг 8 дахь өдөр. тийм. Нэр чи ерөн зөв худлаа яриад байгаа юм шиг. Нэг удаа 7 яачлаа. Эндүрсэн. За бихнэ нөгөөтгөө. Яг жинкнээсээ 8 дахь өглөө эхэлж байна. Бид нар одоо Бихнэ. өглөөний цайнд орцсон. Одоо өнөөдөр яваад бид нэр Vitamin House Vitamin House үйлдвэртэй танилцсан. үйлдвэртэй танилцсан тийм. Үйлдвэртэй танилцсан тэгээд танилцаад араас нь бас гоё юм үзэх юм билээ. Зүгээрээ хэдүүлээ чи ой мадруу явна шүү. За сайхан байна уу? Өглөөний минь айн цэцээ барай суучих уу? Эдээ сайхан амарлаа өнөөдөр харин. За юу ч надсан гэж байна. Мика асаасан байна уу? Рекорд хийж байгаа юм чи дараа нэмчихтэй үзэж. Recording in progress. Хажуунаас яг камер аваагүй юм шиг царайлж байгаа юм. Юу ч мдээгүй царай. За сайн байна уу өнөөдрийн мэд хүргэе. За өнөөдөр болохоор бид нэр 17 төрлийн артикл багш тэгээд олон улсын чанартай яг сэтгүүлд хэмжигдсэн. Одоо энэ олон артикл дундаас хамгийн чанартай артиклуудыг олоод тэгээд байгалийн чинь одоо зөвсөн энэ артиклуудыг бид нэр орчууллаа. Тэгээд нэг хэмжээрээ бүгдээрээ одоо сэтгүүлийг орохоор болсон. Жинхэнэ гэдэг Ийм амар гарan дээрч чадвар ерөөсөө юу яаж нэг амир уурлаад байгаа шахахгүй барьж. Уурсан. Тэгэл уурсан. Стресс шаардлагагүй юм дээ. Ингээд барьж байгаа бол Хөөе яг хөө гар нь гоё. зүгээр ингээд барьж хахад бол амар. Хажуугаар нь чамдаам тэгээ кофе тэгингээ ингээ бичгээр одоо бас зурлаач уур чадвар нэгэн шаардна. Фэйсик чинь дагаад одоо бүр нас хөдлөөд хэлсэн. Тэг. яагаад тэгэхээр одоо энэ зөвхөн шууд харагдаад байж байгаа хүмүүсийг ашиглаад өндөгчний бүр татвартай Хөдлөж амжчихсан. За тэгээд тайманы Одоо өөригөө өстө хантал авнаа. Дандаа л хүний зураг аваа яваа. Өөрийнхөө зургийг Тэстэй. Тасралтгүй яг өөрийнхөө зураг яг 2 цаг авчих. Ер нь сүүлд ингээ бодоод хахад дурсан ч л үлдэх юм шиг байна тий. тийм штэ ер нь амьдралд одоо дурсамжлал. Хат их хараад бодсон шээ. Таныг 5 жилийн дараанаас ингээ явж шүү. Тэ ажиллаа игээд явах. Ажиллаа яг ингээ бас юм юутайгаа хийнэ гэдэг чинь бас амар том дурсамж байна. Тийм тий. Дурсамжаал бүтээгээд байгаа штэ ер нь л тэгэл. Бид эд чинь жилдээ төлөвлөгөө гаргачдаг. За энэ жил одоо л яг энгийн шүү. За эх жил одоо энгийн шүү. Ийм төлөвлөгөө гаргана шүү гэл. Сүүлийн жилүүд чи ерөөсөө тийм болчиход байгаа байхгүй. Дурсамжлалт нь одоо энэ амьдралд цаг хугацаа бид нарыг хүлээхгүй. Хүү одоо болооч ээ. Өвчтэй юм шиг өөрийг аваад байгаа. Тэгэл өөр хөвгттэй л нэг юу Аав юм би сайхан дурсамж тий. Тэгтээ хэл хамгийн зориг юм шиг. Ажлынхаа хажуугаар тэгэл
зохицуулаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө энэ хүүхдүүдийн нэг юм реакшнтэй үе дээр наавж явахгүй бол өсвөр наснд олчхор чинь нөгөө нэг тeenager-үүд чинь нэг тийм болчдөг шүү дээ. Юм тоохоо ичдэг шүү дээ. Тийм. Одоо манай энэ хүү бол энэ тэр рүү орж эхэлж байгаа байхгүй юу? Яг юу юм? Тийм тэгэл их хичээлээс мэрэлээс болоод ирэл тэгэл ер нь Аа баг явахгүй мохгүй гэдэг дээр. тоохоо болж эхэлнэ шүү дээ. Тэ. Одоо харин ч яг анаа нь яг тэгэл эхэлсэн юм чинь. Тэгэл тэрнээс амжиж бит хоёр чинь энэ хоёрыг бас нэг дагуулж нэг гоё тийм гоё хүлээ авалттай реакшн өндөртэй үед нь дагуулж явж кайфруулаад байгаа байхгүй тий. За болио чиний сараас уйдчлаа штэ хөөе. Паланаас солилдоо. Тэрхий баг үедээ сандгүй юм биш. Санахгүй бас санахгүй мэд. Тэр хүүгээ бүр багаас нь аваад ийш тийш яваад бас та хүүхдтэй юм үзүүлнэ гэлээ чинь. Бараг энэ аквариум солонгосын аквариумуудыг бараг 10 аквариум үзсэн байхгүй юу? Мэдгүй. Тэгсэн чинь саяхан Пусанд очиж байжсэн чинь би энэ аквариум үзмээр байна гэж авчихсан. Өө чи энэ рүү 2 3 орсон штэ саделгээ чи. Санахгүй байгааз. Санахгүй. Тий. Манай баг чинь баг одоо сүүлийн 1 жилээс л ер нь юмаа санаж байгаа шүү дээ. Юмаа ингэж яг ингээд тогтоолтонд нь орж байгаа. Тэрнээс өмнөх юмнуудыг ер нь сайн сандгүй шүү дээ. Тэ? Тий. Тэгэхээр чинь аргагүй. Би л одоо яг төрснөөсөө хойшхыг санаад байгаа болохоос биш бус хүмүүсүүд нэг сандгүй шүү. Шалгуудлаа. Сандгүй юм шиг байна уу? Би нэг юу яадаг байхгүй юу? Түрүү жил кино уржнан билүү кино зурагтай явж исэн чинь яг их барьж исэн эмчтэйгээ тааралдаад. Яг намайг их барьж авсан эмчтэйгээ. Манай ээж танилцуулсан. Яг чамайг их барьж авсан эмчтэйгээд танилцуулдаг байхгүй. Тэгээд өө ямар гоё юм гээд тэг би эмчээс асуусан. Намайг яг төрөхөд миний гарт уг нь нүж мүж баймаар л юм. Тий. Нүжгүй төрнө гэж баймааргүй юм байсан л байгаа даа гэсэн чил яадаг хөөхтвэгээс авч очиж. Тэр чи бас их сонин мэдрэмж өгд юм байл шүү. Болидо чи. Энэ яасан гүргэр юмт юм бэ? Зүгээр өөрийгөө аваад идэг шүү. Дүүрэг рүү. Одоо Төв аймаг маймаг руу Налах гэсэн үг юм шүү. Налах малах шиг. Налаагч нь болохоор хотын нэг дүүрэг шүү дээ. Одоо энэ солонгоч нь болохоор ингээд Сөүл нь хамгийн том хот нь. Тэгээд дагалдах 4-5 хот байгаа даа байхгүй юу? Ааха. Тэр нэг хот нь болохоор манай хотын Бусан, Гуанжоу, Тэгүү, Тэжон гэдэг ингээд дагалдах хотууд нь байхгүй юу? Ааха. Тэр хотоос нь гараад явж байгаа гэсэн. Солонгосч ер нь хэдэн хоттой юм бэ? 5 шүү дээ. Ерөөсө том хот нь 5 юм уу тий? Аа. Инчон, Гуанжоу, Инчон арахгүй. Инчон арахгүй юу? Инчон чи юу гэж явах вэ? Пусан, Гуанжоу 광역시 гэхээр болчихдог байхгүй. Бусан 광역시, Гуанжоу 광역시гээ Тэжон, Тэгүү нэг юм. Чонжоо юу? Бүрийнхээ чонжооч орохгүй юу? Ямар сони тий? Тэд Бид чи одоо 광역시 гэхээр ятгаа. Нууцараа. Яа дээ. Насрав шүү. Нууцарвчлаа. Хинэ. Ямар өрөлттэй. Ямар өрөлттэй. Тэг өрөлт байгаа юм. Энэ өрөлтөө штэ гэсэн чи бүр инээлтэй зүгээр. Шалаад чи. Бид витамин хаусынхаа үйлдвэр дээр ярьж байна тий. Үлдэр дээр нь ирсэн байна. Өстө нартай. Сүрхийн нартай байна. Миний хөнийг өр. За витамин хаусынхаа одоо үйлдвэр үү тий? Үлдэртэй танилцахаар ирсэн байна. дээр ирсэн байна. Аа. Хоёр үйлдвэртэй өнөөдөр нэгдүгээр үйлдвэр нь нэлээд том үйл ажиллагаатай байгаа юм байна. Хоёр дахь үйлдвэр дээр одоо орох боломжтой байна гэж. За үйлдвэрлэг орцгаая тий.
Аа. Яа. Би болоод бүр дасцсан шүү дээ. Азах хөхөд зах хурд явчихгүй. Чи надад орхиж чадаагүй юм уу? Оо. За витамин А усын үйлдвэртэй танилцсаж яваа. Хөдөлгөөн аял багийнхан маань. Яа. Өнөөдөр гоё дулаахан нартай өдөр байна. Аюу гоё дулаахан өдөр тий. Цоглог алхаж байна дөө гэж. Ер нь бол Гуанжу хот бол Сөүлөөс дулаах юм Сөүлөөс байна арай уу? дулаахан гэсэн. Үл зундаа болохоор сөүлөөс арай сэрхэн Тийм гэсэн. гэсэн. За. Үжи миний хайр чинь ийм сайхан штэ. Үжи миний өөр чинь ийм сайхан штэ. Миний хайр чинь өөрөө ингэдэг штэ. Ачин гоёхан чинь ийм байдаг штэ. Эцэн сайхан өөр чинь ийм байдаг штэ. Хичээл юм. Онцгой сайхан өөр чинь ийм байдаг штэ. Арай л жоох өгч ирэхлээд байна чинь. Камерын дээр бас чинь нууц эцтэй тий амьдралын. Зараш мараха. Нүрээ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн хүн заавал яг энэ витаминаас авах ёстой юм уу? Эсвэл бол одоо жишээ нь зарим хүмүүс бол заавал тэгээд авах шаардлага байхгүй. Харин ч баг л энэ өөрөө баг л хор тавтал хөрхөн энэ төр гэл одоо ч ингэдэг болчихсон биз дээ. Эмчнэр ч их юу хийх юм, контент хийгээд цацдаг болох юм. Тэгээ сошиалч юм бол мэддэг хүмүүс амар их юм. Тэг яг хүнд нь итгэх хэрэгтэй. Харин тийм ээ. Ер нь дэлхий дээр хамгийн их ашиг олдог бизнес юу гэдгийг та мэдэх үү? юм баг те. Үгүй. Нэг номерт нь за хүний 8, хоёрт нь хар тамхи, гуравт нь зэвсгийн 8, дөрөвт нь нэмийн 8 аахгүй. Дөрөвт нь би нэ. Дөрөвт орж байгаа. Тэр гурван аимшиг юмны дараа орж байгаа гэсэн үг. Тэгээд дэлхийн нийт хэрвээ яг ингээд өдөр тутамдаа авах хүн те хүн одоо амин дэмий аваад Д витамин хэвэн байлгаад, бүдүүн гидсээ цэвэрхэн байлгаад, зөв хоол хүнсээ хэрэглээд, зөв биологи идэх бүтээгдэхүүнийг хэрэглээд авах юм бол хүн эрүүл байх байхгүй. Гэтэл тэр том хүн өвчтөй байхын ашигтай тал нь юу байгаа? Эмийн бизнесийнхэн л одоо ашигтай байна гэсэн үг шүү дээ. Бүр дээр үеэсээ л тэд нар хүмүүсийн тархийг тэгж угааж эхэлсэн байгаа. Одоо манай монголчууд ихэнх нь сая л ковидын үед Д витамин, С витамин уух хэрэгтэй байна гэдгийг мэдсэн болохоос биш өмнө Д витамин ихтгэн дутагдхаасаа илүү аюултай шүү. Та Д витамин бараг битгий уугаарай гэж PR хийжсэн. PR хийжсэн шүү дээ. Тэр чинь ерөөсөө тэр эмчтрийн PR. Тэр эмийн компаниудын PR л гэдэг байхгүй. Одоо доор комент хийж байгаа шүү дээ. Байглаа чи өөрөө энэ бизнесийг хэрэгжиж байгаа юм чи энийг бизнесээ өмөржил таарна шүү дээ. Тийм шүү дээ тий. Гэтэ заавал манайхс витамин уух албагүй. Зүгээр л би одоо сүүлийн үед нэг олон улсад гарч байгаа. Одоо бүр хажууд чи хятадууд бүр яаж одоо ингэж сурч ийн хөгжиж ийн боловсрч ийн яаж судалж ийн тий. Тэр судалгаануудыг манай эмчнэр аваад уншаасаа үнэхээр одоо хүмүүсээ эрүүл байлгахыг, эрүүл Монгол хүнийг бүтээе гэж бодож байгаа бол тэднийг аваад уншаасаа тэрнээс суралцаасаа л гэж би хүсэж байна. Заавал танд манайхас витамин аваад уу гэж би болчихгүй. Тий. Гэтэ витамин уух шаардлагатай. Уухта зөв витамина тэгээ чанартай витамина олоод уух чадвартай л болчихлоо гэж. Тэгмүүд бас нэг эргэлзүүлсэн бодол байгаад байдаг. Тэр нь юу гэхээр та нар нөгөө дээр үед одоо бид нар тэгдэг байлаа шүү дээ. Яг нүүдэлчин соёлтой байхад яг ингэж хотшоогүй, суурин соёлд бас нэг нэвтрээгүй байсан үед зөвхөн одоо цагаан эдэвээр махаараа ингээл хоолойдог байсан. Энэ үед бол хүн илүү их эрүүл байсан, өвддгүү байсан энэ төргээл ярьдаг. Тэгсэн мөртлөө тэр үеийнхэн хүний дундаж насл жоох. Тий. Бага байсан. Тий. Тэгэнгүүт өнөөдөр бол дундаж наслалт бол харцсан. Яг хөө тэр болохоор ангаах ухааны хөгжилтэй холбоотой л доо. Тэр үү? Тий. Тэгэж би хардээ. Нэгт хоёрт дээр үед болохоор бас хүнс нь их чанартай байсан гэж байгаа байхгүй юу? Одоо хөрсөн чанартай байсан гэсэн үг. Одоо солонгосч нэг газар нутаг жижигтэй
хөрсөн нь бол чанаргүйжээд байна гэдэг байгаа байхгүй. Өмнө нь одоо ингээл лууван нэг ширхэг идэхэд өдөрт авах АМД авдаг байсан бол одоо 3 кг лув идчихэж одоо тэр авах хэмжээний АМД авч байна. Тэгэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол орны хувьд болохоор дандаа нөгөө нэг импортоор хүнсний ногоо одоо нарийн ногоонууд аваад байгаа. Одоо хятадас л. Харин тийм ээ. Тэгээ тэр чинь одоо ингээд пестицид гэж нэг айхтар юм байгаа шүү дээ. Тэр ногоог гялс хурдан ингээд ургуулахын тулд дээрэс нь одоо ингээд хорцож идэг ногоод юуг шавж устгах гэж цацж идэг. Тэрнтэй бид нар хамт авч идэг байхгүй. Одоо ингээд нөгөө Монголд манайх шинжилгээ хийдэг эмчтэр ажилдаг. Тэгэхээр дандаа пестицид гарна. Тэгээ харт тоглох мөнгө ус гардаг. Солонгос дээрээ би хийхээр бас арай өөр шинжилгээний арга гардаг. Тэгэхээр ч бас ингээд агаарын бохирлоос айгүйх харт тоглоход бас хордоод байгаа гэдэг нь санагддаг. Яалтч байхгүй л хүнсний нэмэлт хичээл болов нэмэлт хичээл ухаас нь тий зүгээр ядаж Д витамин С витамин уугаал тэгээд цус шингэлэх крил ойл омега 3 цусны мастер ч юм уу тий тэгээд тэр нөгөө К бүрхүүлтэй бактери гэж юм байгаа бүдүүн гизэл цэвэрлэж хэрэгтэй бүдүүн гиз зэрүүлээд бүдүүн гиз чи хүний 2 дахь тарих гэж явдаг байхгүй 2 дахь тарих бидний идэж уусан бүх юм чинь хэрэгтэй нь бие чимэгдээд хэрэггүй баас болол гардаг штэ тий. Тэр баас болох процесс чинь бүдүүн гизэнд явагдчихэдэг. Хамаг хорт нэгдлүүдийн ингээд цугларч идэг гэсэн үг байхгүй. Гэтэл манайхан яадгүй гэхээр нөгөө нэг өтгөн хатаад яваад идэг. Тэр хүмүүс бол маш амархан хашаалт өртөндгөл болно. Тэр бүдүүн гизэнд нь хамаг хорон цуглараад тэр нь тэгэл өөрөөсөө хордоод яваад идэг байхгүй. За зарим хүмүүс бүр ингээд өчнөө олон хоног баас өтгөн хатдаг. Тэгчээд одоо сүүлийн үед бүр ингээд толгой өвдөөд дотор мухаа оргоод ингээд хордлогонд орсон юм шиг яваад байна чи яах вэ гэдэг байхгүй. Тэр чинь аргагүй шүү дээ. Өтгөндөө л хордоод яваад байна гэсэн үг байхгүй. Хашаалууд иргээс. Нэ камбан бид харцээ. За маргаа уусч. За бид үхэн гэж сахаа. Бисцаас л орох гэдэг байгаа байх. Бүр нэгээр нь ингэж ялгахтай биш тий. Ингээ бэлэн бодоо гараад. Янзтай том үйлдвэр байна. Хоёр. Нэгдүгээр үйлдвэр нь үү? Ааха. А энэ 200 өдөр нь тий. Хаадаг юм байна уу? Би ч одоо яг Апогийн үйлдвэртэй танилцж яснаас эмний үйлдвэртэй ерөөсөө танилцж байгаагүй шүү. Апогийн үйлдвэртэй. Танилцж ирсэн болохоос ерөөсөө эмний үйлдвэртэй ерөөсөө танилцж байгаагүй байна. Тэр ялангуяа витамины үйлдвэртэй тий. Бас их сонирхолтой гоё л байдаг юм байна. Одоо эн чинь 2002 онд анх баригдсан үйлдвэр. Энэ хоёр дахь үйлдвэр, нэгдүгээр үйлдвэр нь болохоор 2002 онд баригдсан. Тэгээд Солонгостой бол нэлээд олон жил удаан үйл ажиллагаа явуулж байгаа ийм үйлдвэр байхгүй юу? Тийм тэгээд өөрсдийнхөө витаминыг үйлдвэрлэн тэгээд бас жижиг юм нөө компаниуд чинь захиалга өгч үйлдвэрлүүлдэг. Тийм. Тэгээ манай витамин ялгаатай нь юу гэхээр захирлын хэлж байгаа юм гэдэг байхгүй. Одоо хамгийн сайн орц найрлах тий хамгийн сайн одоо ноу хау технологи бид нар өөрсдийнхөө витаминд гаргаж үйлдвэрлэдэг. Бусад үйлдвэрүүд биднээс яг юу хийж өг гэж хүсэн тэрнийхэн дагуу л үйлдвэрлэж өгдөг л гэж байгаа байхгүй. Чи бас хүний ноу хау гэж юм байна шүү дээ. 20 гаруй жил витамин үйлдвэрлэсэн нэг. Тэр нэг сонирхолтой юм нь одоо ингээд хүмүүс чинь ингээд одоо өөрийн бие сайн витаминыг ингээд уухтаа нэг юм тий биедээ сайн гэж бодохоор нэг тийм мандин юм барьсан юм шиг нэг тийм сэтгэл төрөөд байдаг шүү. Тийм шүү дээ яг үнэ. Тэгэхээр яг ингээд дотор нь үйлдвэрлэж байгаа процессыг харахаар бас сонир байдаг юм. Тийм байгаа. Халуун лимоны шүүс барьж үзлээ шүү дээ. Тийм тий. Оронгууд яг ингээд хэсэглэн өнөр өнөртэй байсан чинь. Яг байна. Лимон байсан байна. Хөтчгүй аялал влогийн хамтран ажиллагч ивент тэтгэгчээр Витамин Хаус. 감사합니다. Бихний одоо яг ингэж сурмаар байна да. Бихний нэг л ингэхгүй байна да. Аа. Нэг дутуул ингэж байна да.
дутуул хүндлээд байна да би хийнэ. 8 хончоод. Бүхэл бүтэн солонгос дээрээ 8 хончоод нэг л тий. Одоо ингээд бизнес хийх юм бол одоо ингээд сурна шүү дээ. Ингээд Тий. За би хийнэ дахиад нэг явта. Хараа. Өшөө. Өшөө. 감사합니다. Аа болж байна. Энэ одоо жишээл нэг Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сертификат нь байна. Одоо энэ болохоор GMP гэдэг үйлдвэрлэл одоо олон улсад үйлдвэрлэгддэг одоо хоол эмийн одоо ингээд одоо үйлдвэрлэлийн стандарт гэхгүй юу? Энэ стандартыг хангацсан байх юм бол олон улсад гарах боломжтой байдаг гэсэн. Энэ болохоор аюулгүй байдлынх одоо үйлдвэрлэлээ. За энэ болохоор Солонгосын нөгөө нэг эрүүл мэндийн идэвхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн үг. Энэ болохоор Германы сертификат байна. 안녕하세요. 태수에서 왔어요. 태수 뭔가. 네, 안녕하세요. 이야기 많이 들었어요. 그래요? 네, 감사합니다. 혹시 오늘 뭐 촬영 있으신가요? 저희 이쪽에서 저희 만든 제품들 제대로 기능 성분 들어가 있는지 분석하고 Одоо баг мэрэгжлийн ялт гэсэн үг юм байна тий. Тэгээ яг үнэ лабораторийн ингээ хажуудаа байлгаж идэг. Энэ жишээл одоо манай хүүхдийн дархлааны витамин гэхэд 10 төрлийн витамин, 4 төрлийн минерал гэдэг байхгүй. Яг тэр 10 төрлийн витамин грамм миллиграммаараа одоо витамин А 350 байна уу? Витамин D 5 байна уу гэдэг ингээд шалгадаг энэ лабораторийн хэсэг юм. За ингээд Солонгосын хамгийн цэнгэг агаартай цэвэр устай газарт байгуулагдсан үйлдвэр тэгээд тий, цэнгэг агаартай цэвэр устай. Үйлдвэр анх барихтаа тэгж сонгож барьсан юм билээ. Хүний биед одоо нөгөө нэг орж уух, идэх одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн учраас тийм газар л байх хэрэгтэй гэж анх сонгосон гэд манай одоо энэ үйлдвэрийн захирал маань ярьж байсан. Одоо нөгөө юу явах вэ? Хулсан ойлоо. Тэг нь ихлэ хоол идэхгүй бол өвдөж байгаа юм байна. Идчихээ. За манай саруул бол асуул бол хариулна тий. Асуул хариулна гэдэг шүү. Тий байгаль бол асуухгүйсэн ч хариулна. Ямар калби чи? Док калби. За. Одоо тэгээд түрүү хулсан үзүүлнэ гэдэгсэн шүү. Тий. Тэр хусын модон дотор удаа гширсан ба. Тэрийг орж үзье. Ямар гоё юм. За тэгээ. За энэ биштгэе согсоогод нэг сайхан амар тайван хоол идэх. Харин тэглээ сайхан бол. Хэрвээ яг тиймэрхүү тохиолдолд бол гоё л байсан шүү дээ зүтгүүлж үзэн шүү дээ. Юу яриад байгаа гоё л байсан шүү дээ. Тэгээ хойдлоосоо бас дэмжлэг хүсэн шүү дээ. Тэ манайхаа. Манай хоёр жихэд аавь талтай. Дэмжиж нэг үзэн тэгээд. Тэгсэн үү? Амиг уурах ярих гэж юм шиг байна. Тэгсэн тийм таслаа. Өө сайхан гар. Энэ бүр хоол хийх юм гэсэн. За манайхаа сонсч байна уу? Би халамцсан хэрэг нэвтрүүлэг дээр омега 3-та крил оёлын тосыг харьцуулж ярьж гин гэж яриад тэгсэн чи оливын тос яриас. Самарх юм аа. Хаяаш нэр яг юу ярьснаа дараа бичлэгнээсээ л харж ирсэн. Шууд нөгөө тавилтгүй шууд явдаг болохоор. За яадаг газар илээ? Нэг хулсаа. Хулсаа. Ич бас шүрэн хөрөг бол шүү дээ. Тийм бэ те. 100 бол зугаатай юм шиг байна. За. Солонгосын трейлер кинон дээр гардаг амар хонгил. Ааха. Ингээд ийм гой хулсаа юм биш үү те? Хулсан аа дээр. Ийм шигүү. Би одоо бүр
Айгу тийм оператор ч юм Одоо эндээс болчихлоо. хэдүүдээ дуртай юм аваад дэлгүүр мэлгүүр хэлсэн шүү дээ. Харин ямар сантай юм. Тэ очиж идэх. Ямар сантай юм. Мичэн. Юу ч ийм аяллаа нэвтрүүлгний зураг авалт чинь төвхтэй юм байна. Амар хэрэгтэй юу ая заа. халаа шаардлагатай. Их дэлгүүр рүү Халамцсан яриад гоё. дэлгүүр дээр нь болчих тэгээд идэх. Хайд. Үнэр нь нэг тийм гоё юм те. 100 юм шиг санагдчих шүү дээ энд ирсэн чинь. Тэгсэн чинь Монгол бороо юу гэх үнэр нь гэсэн үү? Тий. Монгол үнэр бол тасрах шүү дээ. Юм болгох нэг Монголтай харьцуулаад үнэр нь өстой гоё юм байна гэсэн чинь. Монголын бас үнэ тасрах юм байна шүү дээ. Эннээс л гоё шүү дээ дөө. Ядаргаа. Энэ араа дандаа ингээд хулсан. Тэг дандаа ингээд хулсаараа хийчихдээ юм байна те. Өө за. Ингэж ав заяа. Яагаад ч юм. Clear lens гинэ. За яг наанаас шүү зэ. Тэр юу хүртэл шүү зэ. Ингээд ирээд алхаад Тэр юу явах лээ? газар шүү тий. Тэр нэг юм самбар байна штэ. Тэр нэг самбар байна. За тэр хүртэл шүү зэ. За 1 2 3 явлаа. За тэгвэл бид нар ч гэсэн сайхан хоолоо шингээгээд уулынхаа нөгөө талд гарах юм байна. Аюугаа шатаалт болчих юм байна. Уул руу гарч байна. Ийм гоё. Тэгвэл ингээд юу яд юм шиг шүү дээ байглаа. Яг эндээ амьдраад байхаар яг энтлийнхээ цаг агаарт бас дасан зөгцөө тэгээд нөгөө За бид өвөл бөвөлд нь Том бас гонё. л ялгаа авахгүй даардаг маардаг болчдөг баг тий. улсын агаар зугаалж явнаа. Харин тий. Энэ кофе шоп юм байна. Тэг бах тий. Банжуудад тассан. Одоо тэгээд яач вэ? хаусын байгалаа маань. Гэт бидний дагуулад улсын ойроо бай дундор явж байна. Энэгээр шүү дээ яг ингээд аим гоё юм шүү дээ. За нэг ямар кинон дээр хэлээ яг ийм хулсан ой дотор. Мамын дайнтай кино гинэ. Аа. Солонгост ирсэн чинь. Агаа Аа за. сайхан байна. Аа. Энэ одоо юу юм бэ? Олсоор Тийм энийг тий ингээд явхад амар гоё зөөлхөн. тий. Энийг энэ тэнд юу Бараг л юу юм бэ шүү дээ тий. Энэ дээгүүр ингээ явхаар чи нэг тийм дороож хевсэн дээгүүр явж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг юм байна. Намсан таврын тэнд дээшээгээ гарахад бас байсан шүү. Тийм байлоо. Аа. Оо цэц. Цөөрэтх нь үү? Аа! Энд ястаа гоё янзын гоё өвчлөг болж байна. Гоё болчихно. Ээчин зургийг наа. За. Нөгөө сараа гараа. Нөгөө сараа гараа. Зураг настай. Yes. Зураг настай үхтэй сараа. 6 настай хүүхд гинэ. Өөрийгөө 6 настай зургийг харчаад саяын царай гаргаж ингээ хараад байгаа байхгүй. Тэрийг чэйжсэн. За бөөнөрөө энд зураг авах юм. Оо ямар гоё юм бэ. За энд ингээд ийшээ орж насаа үздэг юм байна. Насаа үздэг юм байна. За хэдтийг үзчихэд. За цэцээ. Ой миний хүч Юу вэ цэцээ? хорилоо орохгүй шүү дээ. За би үлээ. За 40 руу. За ми.
Би өөе орчихгүй. Орохгүй шүү дээ. Насандаа орохгүй ш. 50 руу явчихж байгаа юм шүү. 50 руу орчих. 50 руу орчихж байгаа юм шүү. Ваа 50 дээр байлгүй. А тэгтээ ороод орох юм байна. За. За. 20 руу ордог юм минийх үү? За бихинэ. За бихинэ. Алаа. Агаад авцсан. Эстэ. За би 40 рүүгээ дахиад нэг зүтгэхэд үзэх үү? Минийх үү 20 руу бол орчихно. Минийх үү яаж ийна ч. За ишиг нэг зүтгэхэд үзье да. Ороод авах юм. За. За ээж нь хитнэр. Чиний орч туу. Хувцас тайлуулаад хангалттай Ингээ байх авчихсан юм байна 40 рүүгээ. Тий. За хувцас тааж байгаа 30 руу нэг үзчихв. А 30 чи юу юм бэ нэ? Хувцас тайлуул орчих юм байна. А ингээ гарчих юм байна ямар ч байсан. Хувцас тайлуул орчих юм байна. Тийм байна. За гоё газар байдаг юм байна. За энэ яадаг газар гинөө? Хусны шүүсэнд За. хөдөө хийгээд ингээ суугаад яд юм байна. Ингээ сууцгаад юм байна. Үсэ. Ус нь бол халуунд байх л да. Суух юм уу? Яах юм? Яах юм бэ? Худлаах. Даарч мараад яах юм. Тийм. Тэр ингээ зураг авч болт юм лөө. Чи хувцсыг өмсөхгүйгээр. Манай хоёр ч бас ууланд алхнаа. Богд ууланд алхдаг те. Бид гурав. Ийм киноны зураг авалт явагдсан газар биш шүү. 2003 оны 9 сард. Тийм 2003. Зураг авчихсан юм. Лари минь ялаа. Лари нашаарта. Лари нэг бүр утас муцаа барьцсан зүгээр. Лари чи ерөөсөө. Явах дуртай бас. Энэ ангууд юм байна. Энэ юм шиг үнэ те. За та хоёрын шопинг гэж энэгээр байна да. Энэ хоёр ч одоо ээж хизээч шопинг хийх юм гээд байна. За нөгөө та хоёр юу хийгээд нойрмолж байгаа юм бэ хөөе? Хань хажуу. Тийм. Хөөе. Хөөе би чамтай яриад байна хөөе. Юу хийгээд нойрмолоод байгаа юм бэ та хоёр? Нэг тийм зовоод уул руу авирж байгаа тийм мэдрэмж авахгүй ингээ яг зугаалж байгаа юм шиг гараал хүрээд ирд юм байна. Гоё юм. Одоо ингээд энэ хулсан аягнууд ингээ байж шүү дээ. За ийм сонирхолтой юм шүү нэг ийм байдал юм авч чижсэнээс тий. 12. Энэ яаж задлах юм бол? Арх юм уу наач? Энэ болохоор ийм юм бэ. Зөв шилэн 3 ширхт энэ харин хүн байхгүй. Тэгээ вайн гэсэн байх юм. Хаана вайн? 12 градус. Тэгээ энэ дээр бол сүл гэлэг нь архил гэсэн үг. Хулсан юу нийл гэсэн үг юм тий. Энэ дээр вайн гэсэн шүү дээ. Тий. Харин нэг өөр авттай. Харин наа хус чинь сонирхолтой юм биш. Энэ сонирхолтой харин тий. Энэ хоёроос нэг явчих л та. За. Хүн байхгүй тий харин тийм байгааз. За болидоо. Уг нэг сонирхолтой арх байлаа. Тий. Вискиний оронд энэ бол уг нь сонирхолтой л. Үнэн алга байлаа. Дараа би театрын хүүхнүүд азгүй л байна. За яах. Сая тэр нэг юм нүдэж уух гэж боо юм болох юм байна те уг нь сонирхолтой. Нүхэн онгойлгочих гоцтой нэрэ. Яаж ууд юм бол та? Болгоомжтой. Юу аргагүй.
Яа. Болгоомжтой ийм л ахгүй. Минийх уралдаж ийн гэдэг авчиад явчих болно ш. Хөдөлгөөн аялал влогийн хамтран ажиллагч ивэн тэтгэгчээр Витамин Хаус. За ингээд Витамин Хаус дээр хурж ирээд манай хөдөлгөөн аяллаа группийнхэн маань бас нэг өдрийг айтаа тухтаа сайхан өнгөрөөлөө. Ингээд бас манай хөтчгөө аялалтай хамтран ажилт байна. Бас нэвтрүүлэгт маань бас нэг гоё тэ өнгийг нэмсэн. Витамин Хаусынхаа хамт олонд бас маш их баярлалаа. За баярлалаа. Манайхыг зарай төрөөд ирсэн маш их баярлалаа. Гэт ирсэн гээ чинь буцдаг. Тэгээд тэр учраас бид бүхэн маань одоо буцъя да. Ааха. Баярлалаа. Аялалт нь амжилт хүсье. За гэлээ. За. Гоё газруудаараа аялаарай. За. За баяртай. Бай бай. За ингээд бид бүхэн тийм өнөөдөртөө ингээд том гоонжуудаа хоноод маргааш өглөө эртхэн гарнаа сайх.